Манай үйлчлүүлэгчид ихэвчлэн дулаан дамжуулалтын талаар асуудаг. Бид үүнийг хэдийнэ туршсан. Тиймээс би үүнийг илүү дэлгэрэнгүй тайлбарлая. Хан дотор хэрэг дулаалга багтах вэ гэдэг нь маш чухал асуудал. Одоо би ханыг харуулъя. Энд термо хөнгөн ган каркас байна. Та түүний зузаанд анхаарал хандуулаарай. Оросын холбооны улсын цагуурын нөхцөлд 150 мм-ийн зузаантай дулаалга хангалттай байдаг. Гэхдээ бид нэмэлт нөөцтэй байхын тулд 200 мм-ээр хийдэг. Энд дулааны урсгалыг саатуулах зорилттой жижиг ховлууд бий. Өөрөөр хэлбэл хүйтэн агаар эндээс орж ирэх үед энэ сувгаар тархаж дулааны зам нь уртасдаг. Ингэснээр энд дулаан харин гадна талд хүйтэн байдаг. Илүү хүнд нөхцөлд нэмэлтээр 50-аас 100 мм-ийн нэмэлт дулаалга нэмж болно. Эдгээр ховлууд нь хүйтэн агаарыг нэвтрүүлэхгүй дулааныг гадагшлуулахгүй байхад тусалдаг. Та харахад дулаан болон хүйтэн агаарыг нэг талаас нөгөө тал руу дамжих зам нь маш урт байгаа биз. Энэ нь дулааны алдагдaltaгүй байлгахын тулд хийгдсэн. Ямар ч хүйтэнд хан хөлдөхгүй, огт дааруулахгүй. Ер нь төмөрлөг материал өөрөө дулаан дамжуулалт өндөр боловч энэ нь энгийн гам биш тусгай боловсруулалттай учраас дулаан дамжуулалт бага байна. Мөн энэ нь нэмгэн учраас дулаан дамжуулалт багатай. Өөрөөр хэлбэл хинч даарах асуудалтай тулгархгүй. Ямар ч нөхцөлд ямар ч улиралд хөлдөхгүй. Анхнаасаа энэ төмөр хөлдөхгүй байх зорилтоор бүтээгдсэн. Олон жилийн дараа ч хөлдөхгүй. Энэ бол батлагдсан бодит үнэн. Та бүхэнд энэ материалыг яагаад хөлдөхгүй байдгийг тодорхой харуулъя. Энэхүү туршилт термо хөнгөн ган каркас хөлдөхгүй гэдгийг батлан харуулах болно. Энэ бол үнэхээр гайхалтай технологи бөгөөд үүний тусламжтайгаар Арктикч гэсэн байшин барьж болно. Термо хөнгөн ган каркас нь температурын тархалтыг ч удирдах чаддаг. Би үүнийг ойлгомжтой болгохын тулд температурын замыг зураад харуулъя. Энэ нь нэг төрлийн могоо хэлбэртэй замаар дамждаг бөгөөд ингэснээр дулаан алдагдахгүй. Энэ механизмыг илүү тодорхой үзүүлэхийн тулд бид яг энэ зарчмаар тусгай туршилтын хавтан хийсэн. Энэ хавтан нь яг профилийн дулааны замтай ижил урттай бөгөөд та бүхэн термо профиль хэрхэн ажилдгийг өөрийн нүдээр харах боломжтой. Бид 200 мм-ийн зузаантай термо профиль ашиглаж байгаа бол энэ замын нийт урт нь 34 см хүрнэ. Би камер руу харуулъя. Энэ нь яг 34 см. Эдгээр жижиг тасалгаануудын ачаар энэ сунгагдаж 34 см зузаантай хавтан шиг ажилдаг. Термопрофиль хэрхэн ажилдгийг харуулахын тулд бид дараах туршилтыг хийх гэж байна. Бид энэ хавтгай хэсгийг хийн үлээгчээр халаана. Энэ үлээгч нь ойролцоогоор 800-аас 1000 градусын халуун гаргах чадвартай. Харин нөгөө талд нь жижиг хэмжээтэй лааны тос байрлуулж дулаан хэрхэн дамжиж байгааг шалгана. Бид лааны тосыг хайлуулахын тулд термо хөнгөн ган каркасыг халааж дулаан хэрхэн тархаж байгааг ажиглах болно. Үүний тулд бидэнд дулаан хэмжигч байгаа бөгөөд халаалтын явцад термо хөнгөн ган каркасын янз бүрийн цэгүүдэд температур ямар байгааг хэмжинэ. Мөн энэ каркас дотор рокуулийн эрдэстэй хөвөн дулаалга байрлуулсан тул түүнийг хэрхэн ажиллаж байгааг ч давхар харах боломжтой. Энд нэг зүйлийг онцлох хэрэгтэй. Хэрэг бид энэхүү термо хөнгөн ган каркасыг бодит нөхцөлд ашиглах юм бол гадна талд хасах 30 градус, дотор талд нэмэх 22 градус байлаач нийт 52 градусын зөрүү нь тийм ч их биш. Харин одоо хийж буй туршилтын нөхцөлд металлын өнгөний өөрчлөлтөөс харахад температурыг 900 градус орчим гэж таамаглаж байна. Каркасын ирмэгүүд одоо хүртэл хүйтэн байна. Гэсэн хэдий ч термо хөнгөн ган каркасны бүх хэсэг ижил температуртай болоогүй байна. Хамгийн их халуун нөлөөлж байгаа хэсэгт хүртэл би мэдэгдэхүйц дулааны өөрчлөлт ажиглахгүй байна. Харин бусад хэсгүүд бүрэн хүйтэн хэвээр. Эндээс харахад дулаан жигд дамжихгүй, харин тодорхой байдлаар сарндаг. Түүнчлэн энэ термо хөнгөн ган каркас нь ямар материалаар хийгдсэн бэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Яг энэ загварын металлын хувийн дулаан дамжуулалт болон нэгтрал нь тодорхой хэмжээнд зохицуулагдсан байдаг. Хэрв энэ профилийг 4 мм-ийн зузаантай металл ашиглан хийсэн бол дулааны тархалт илүү их байх байсан. Ийм зузаан металлд дулаан маш хурдан дамжиж бүх хэсэгт жигд тархана. Харин нэмгэн металлд дулаан илүү удаан дамжиж тодорхой хэмжээнд сарндаг. Одоо энэ туршилтын үеэр нэг хэсэг нь халж эхэлсэн бөгөөд би баг зэрэг дулааны өөрчлөлт мэдэрч байна. Уруугаараа хүрэхэд баг зэргийн халуун мэдрэгдэж байгаа ч одоогоор тэсвэрлэж болохоор байна.
Мөн дулаалгыг анхааралтай ажиглаарай. Өндөр температурын нөлөөнд орж байгаа хэдий ч шатахгүй байна. Гэхдээ дулаалга ямар ч шаталтгүйгээр хэлбэрээ хадгалж байна. Заримдаа металл халсан эсхийг ойлгоход хэцүү байдаг учраас нэг тал нь хүйтэн, нөгөө тал нь бүлээн байдаг. Жишээлбэл эхний ховл хүртэл халсан байна. Гэхдээ энэ хэсгээс цааш дулаан хэрхэн тархаж байгааг шууд ойлгоход төвөгтэй. Гэсэн хэдий ч би одоо мэдэрч байна. Энэ талын ховл халж эхэлсэн, гэхдээ тийм ч өндөр температуртай биш. Үүнийг батлахын тулд хараарай, энэ хэсэгт лааны тос шууд хайлж байна. Харин энд би хурууга 50 барьж чадаж байна. Энэ нь дулаан бүрэн тархаагүйг харуулж байна. Энэ бол хүнд нөхцөлд хийгдэж буй туршилт гэдгийг онцолж хэлье. Бодит амьдрал дээр термо хөнгөн ган каркас ийм өндөр температурт өртөхгүй. Одоогоор бид 7 минутын турш халааж байна. Би хэдэн минутын өмнө энэ хэсэгт хуруугаа хүргэж үзсэн бөгөөд одоо ч гэсэн 50 хүрч болохоор байна. Энд лааны тос шууд хайлж байна. Харин энд үгүй. Туршилтыг 10 минут хүртэл үргэлжлүүлэх бодолтой байна. Үүнээс цааш үргэлжлүүлэх шаардлагагүй болов уу? Температурын талаар анхаарч үзээрэй. Би энэ хэсэгт хүрч байна, гэхдээ ямар ч хайлалт байхгүй. Харин энд лааны тос шууд хайлж байна. Энэ хэсэг нь хүйтэн байна. Харин энд дөнгөж бүлээн болсон бөгөөд би 50 хурууга барьж чадна. Туршилт 10 минутын турш үргэлжилсэн байна. Би итгэж байна. Цаашид дулаан тархахгүй. Тэгэхээр бид маш хүнд нөхцөлд термо хөнгөн ган каркасыг туршиж үзлээ. Эрсдэс нөхцөлд ч термо хөнгөн ган каркас сайн ажиллаж байна. Термо хөнгөн ган каркасны төв хэсэг хүйтэн хിവэрл байна. Туршилт нийт 15 минут орчим үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд термо хөнгөн ган каркас хэрхэн ажилладаг болохыг бүрэн харуулсан гэж би бодож байна. Дулаан тархах зарчим болон энэ профилийн онцлог нь ойлгомжтой харуулсан гэж бодож байна. Мэдээж хэрэг энэ туршилт нь төгс нөхцөлд хийгдээгүй байж болох ч үр дүн нь тодорхой. Би хурууга тавихад огт харагдахгүй, ямар ч өвдөлтгүй. Гэтэл лааны тос энд шууд хайлж эхэлнэ. Харин энэ хэсэгт лааны тос нь баг зэрэг дулаан боловч бүрэн хайлаагүй дулаан нь тал хүртэл хүрсэн байна. Үлдсэн хэсэг нь бүрэн хүйтэн, ямар ч дулаан мэдрэгдэхгүй. Металл нь бүрэн хүйтэн байгаа бөгөөд дулаан мэдрэгдэхгүй, термопрофил нь дулааныг тархаахгүй байлгаж байна.
Дахин хэлэхэд бид экстрим хүнд нөхцлүүдийг үүсгэсэн. Бид галаар үлээгчийн тусламжтайгаар металлыг 1000 градус хүргэсэн. Бид энэ туршилтыг 15 минут орчим хийсэн бөгөөд энэ нь маш хүнд нөхцөл байсан. Бид 1000 градусын температурын ялгаа үүсгэж нэг талаас нь 800-аас 1000 градусын халуунаар термопрофилийг халаасан. Тэгэхээр та харсан байх. Нэг талд лааны тос хайлж буцаж байсан ч дулаан нь дунд тал хүртэл тархсан. Дунд талд нь би хурууга тавьж байхад дулаан мэдрэгдсэн ч огт түлэгдээгүй. Хэрвээ энэ термо хөнгөн ган каркасыг энгийн нөхцөлд төсөөлбөл жишээ нь нэг талд нь хамгийн хүнд хүйтэн хасах 50 градус, дотор талд нь 22-оос 24 градус дулаан байгаа бол энэ нь үнэхээр тэсвэртэй бөгөөд дулаан тархах боломжгүй. Тиймээс би бүрэн итгэлтэй байна. Энэ термопрофил нь огтхон ч асуудалгүй ажиллана. Термо хөнгөн ган каркас барилга дээр маш сайн ажиллаж байгаа бөгөөд үүнийг үзүүлэхийн тулд бид ийм хавтанг халааж үзсэн. Энэ хавтан нь термопрофилийн могоо хэлбэрийн дулаан дамжих замыг шулуун болгосон. Үзүүлэн 34 см урттай харин термопрофил нь 200 мм. Бид үүнийг халааж удаан барьж үзсэн. Энэ хавтан огтхон ч халаагүй туршилт дууссан бөгөөд би бүрэн итгэлтэйгээр хэлж чадна. Манай үзэгчдийн 90% нь энэ термопрофилийг маш сайн ажилдаг гэж үнэлэх болно гэж би итгэж байна. Одоо бүгд та бүхэнд ойлгомжтой боллоо. Термо хөнгөн ган каркас нь үнэхээр гайхалтай систем бөгөөд бүхэл системд нь маш сайн ажилдаг. Бид одоо л туршилт хийж байгаа боловч 12 жил орчим байшин барьж байгаа. Бид ийм байшингууд барьж байгаа болон амьдарч байгаа байшинд хяналт хийхээр очдог бүх зүйл сайхан байна. Ямар ч хөлбөлтгүй ямар ч асуудал алга гисгээдэг. Үнэхээр энэ нь гайхалтай систем. Одоо харж байгаачлан бид 10 мм-ийн зузаантай хавтан халааж байна. Хардаа лааны тос энд шууд хайлж байна. Би дахин 3-аас 4 минут халаахад энэ болонд шууд хайлна гэдэгт итгэлтэй байна. Бичлэгийг маань дуустал нь үзсэнд баярлалаа. Манай сувагт subscribe хийж дараагийн сонирхолтой бичлэгүүдийг алгасалгүй үзээрэй.